Hello. За ингээд энэ удаагийн маань уншлага бол 2 дугаар сарын уншлага байгаа. 2 дугаар сард танд шинэ харилцаа байгаа юу? Болон таны яг одоогийн эсвэл яг харилцаа төр зогссон байгаа харилцаа чинь ямар хөв байх вэ гэдгийг үзэж байгаа маа. За тэгээд би энэ удаа бол уншлагаа 3 хувааж оруулж байгаа. Яг группээр нь 3 хувааж оруулж байгаа. Ингээд 3 дахь группийнхаа уншлагыг эхлэе. За ерөнхийдөө бол би яриагаа нэг мөр базаж яриад картуудаа бол бас нэг бүнд нь суглая гэсэн бодолтой байна. Тэгээд энэ карт холж байгаа хэсгийг үзхийг хүсэхгүй байвал гүйлгээд сайхан үзчихнэ гэсэн үг. Вау. Ерөнхийдөө бол нэрдэгчтэй бүх үзэрнүүд эхлээд дэлгэж байгаа тийг сүүлд нь уншиж штэ. Буйрко. Yeah. Yeah. Одоо цэцгийнхаа хүзүрнөөс сууглаад ингээд энэ удаа. Order. Yeah. Ингээд уншлагатай орё. Ингээд ерөнхийдөө бол харахад одоогийн харилцаа бол ерөнхийдөө та хоёр хоёулаа хичээх ёстой зүйл дээр хичээгээд тэгээ би биенийхээ төлөө маш их зүйлийг зориулсан байна. Магадгүй би биенийхээ амьдралд тус олж танилцсан байж магадгүй. Эсвэл яг хэрэгтэй байсан зөвлөгөөг нэгэндээ өгсөн ч гэдэг юм уу, ямар нэгэн байдлаар амьдралд чинь маш их гоёор нөлөөсөн, танд маш их тус олж чадсан хүн байна. Яг одоогийн байдлаар бол та хоёр энэ харилцаан дээр жоохон амралтын байдалтай аль тал нь амьдралдаа жоохон ядарсан. Тэгэд энэ харилцаа нь бол бас бие биендээ амралт болж өгдөг гэж харагдчихээн. Таны хувьд бол маш тийм эмгтээлэг байж чаддаг энэ харилцаан дээр. Тэр хүний хувьд их чинь эсвэл ээж нь ч юм уу, яг нэг эмгтэй хүнийг ямар символоор хардаг, ямар эмгтэй хүн гэж яг ямар хүн байдаг гэдэг тэр нэг төсөөлөл тий, яг нэг дүр, яг толгой дотор нь байдаг эмгтэй хүний дүр гэж яг ямар хүн байдаг. Тэрэнд нь бол та маш их нийцэж харагддаг. Энэ харилцааг бол та аль болох авч явдаг төрлийн хүн нь байна. Энэ харилцаан дээр та илүү дайчин байдаг, илүү
төрүүлж хөдөлгөөнийг нь алхмыг хийдэг ч юм уу, эсвэл та энэ хүнд төрүүлээд өөрөө дурласан ч гэдэг юм. Тэгээ дээрэс нь энэ хүн маань таны эмгтээлэг байдал болон яг тэр эр зоригтой байдал, амьдрал дээрээ, ажил карьер дээрээ зөвхөн бусдаас тусламж авахаас илүүтэйгээр өөрөө бүгдийг бүтээж чаддаг харилцаан дээр ч гэсэн заавал нөгөө нэг хүнийхээ гарыг хараад ахихаас илүүтэйгээр та сэтгэл мэдрэмжээ тэр хүнд маш хангалттай сайхан илэрхийлдэг учраас таны яг эмгтээлэг байдал чинь уян зөөлөн, дулаахан, халамжтай, эдгэмэр ангаагч тийм хүчтэй сайхан санагддаг бол давхар энэ өөртөө итгэлтэй, өөрийнхөө замыг бий болгосон, өөрийнхөө амьдралыг авч явсан энэ хоёр зүйл чинь хосолсон таныг бол маш юм хосгүй эмгтэй гэж бол хардсан байна. За тэгэд энэ харилцаан дээр бол та хоёрт яг хоёулаа бууж өгөхгүй байх зүйл их гарч ирж байгаа бололтой. Гэхдээ хоёулаа энэ харилцааг бол авч үлдэхийг хүсэж байна. Энэ харилцааныхаа төлөө тэмцэхийг хүсэж байна. Энэ харилцааг аль тал нь хизэж төгсөхийг хүсэхгүй хизээ нэгэн цагт энэ харилцаан дээр ямар нэгэн асуудал гарч ирлээ, ямар нэгэн энэ харилцааг боснуулах зүйлч байд юм уу, эсвэл би биндээ ямарваа нэгэн алдаа гаргалаа гэж бодоход хоёр аль нь энэ харилцааг авч үлдэхэж маш их тэмцэнэ гэж харагдаад байна. Одоогийн нэргэн ч гэсэн та хоёр энэ харилцаагаа үргэлжлүүлэхийг хүсэж хоёулаа энэ харилцаан дээр ирээдүг харж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол энэ харилцааны одоо энэ харилцаа гэж энэ харилцаанууд бол яг одоогийн байдлаар харилцаж байгаа төр харилцаагүй болсон ч юм уу, эсвэл яг таны одоогийн харьцаатай байгаа хүний талаар ярьж байгаа шүү. Эсвэл өнгөрсөн байсан хүний талаар тий. Тэгэхээр энэ харилцаа яг бусад хоёр группийг бодох юм бол арай илүү төгсгөл, ямар нэгэн төгсгөл, эсвэл ямар нэгэн би бинийгээ үл өшөөсөн, эсвэл нэг юм гhousтлсан, би бинээсээ харилцаа тасалсан энерги бол ерөөсөй харагдахгүй байна. Аль болох би бинийхээ харилцааг авч үлдэх гэж хичээсэн. Дээрээс нь та бол энэ харилцаан дээр арай илүү гэрэлтэж харагддаг нөгөө хүндээ таны магадгүй энэ харилцаан дээр илүү хүчтэй, илүү өөрийгөө нээж байгаа байдал чинь тэр хүнийг бас өөрөө энэ харилцааг авч үлдэх шалтгаан нь болж өгсөн байж магадгүй. Тэр нь та хоёрын биеийнхээ амьдралд маш юм чухал зүйлийг өгсөн учраас энэ харилцааг төгсгөх гэхээсээ илүү энэ харилцаа та хоёрт илүү үнцэнтэй болсон. Илүү яг бусад өмнөх харилцаа ч юм уу, ирээдүйд учрах харилцаа ч юм уу, тэр харилцаануудыг бодвол илүү үнцэнтэй онцгой санагдаж байгаа гэж харагдаад байна. За тэгэд би одоо бол ийм нэг хоёр төрөл зүйлийн талаар ярих гэж байна. За энэ хоёр зүйл нь бол хоёр зан хараншны талаар байгаа. Гэхдээ энэ бол таны хувьд X чинь болон яг энэ одоо харилцаатай байгаа хүн хоёр ч юм уу те, ийм хоёр эсвэл яг одоо тэнд хоёр сонголт байгаа ч юм уу. Эсвэл таны одоо энэ бодож байгаа хүнд чинь байдаг хоёр арын шингийн талаар гэсэн үг шүү. За тэгэхээр таны тэр үзүүлж байгаа хүний юм уу, эсвэл бас хүнд байх хоёр арын шин, эсвэл яг энэ хоёр тустай хүн байгаа энэ арын зан төлөвийн хувьд бол хамгийн ихний зан төлөв нь бол их өөрийнхоороо альва нэгэн зүйлийг хийгээд сурцсан байдаг учраас ямарваа нэгэн зүйл дээр яг өөрийнхоороо шийдэх гэдэг яг хайр сэтгэлийн холбоо дээр бол аль болох нөгөө хүндээ эхэлж сэтгэлээ зориулал нь маш их хичээн. Гэхдээ яг өөрийн болгосны дараагаар бол арай жоохон тайван болоод тий, арай жоохон танд анхаарал хандуулах, таны төлөө хичээх нь багасаад
илүү ажил карьер, илүү гаднах зүйлүүд дээр эсвэл илүү өөрийгөө ингээд бодоод явдаг ч юм уу, нэг тиймэрхүү зам бол жоохон харагдаад байна. Илүү зугаа цангил өөх гээд идэх ч юм уу тий. Анхандаа бол таныг өөртөө авахын тулд маш их хичээдэг. Энэ төрлийн хүмүүс бол яг амьдралд альва нэгэн зүйлийг өөрийн болгоно, өөрөө альва нэгэн зүйлийг хүсэж байгаа тохиолдолд тэрийг авахаас нааш хизээш бууж өгдөггүй. Тэр зүйлд хэдэн ч хичээлийг хэрэг цаг хугацааг хэрэг зүйлийг зориулсан чамаагүй заавал өөрийн болгодог. Ийм төрлийн хүмүүс бол өөрийн болгосныхаа дараагаар маш амархан тэрэндээсээ ингээд зайгаа авчдаг. Анхаарлаа хандуулахаа болдог гэсэн үг. За ийм нэг зан төлөв байна. За нөгөө зан төлөв нь болохоор ямарваа нэгэн ажил карьер дээр тийм үү, ажил карьер эсвэл мөнгө санхүү дээрээ хэтэрхий анхаарал өгснөөс болоод хайр сэтгэлийн холбоон дээр баг зэрэг хүүтэн хөндөй болох гэдэг тохиолдол байдаг. Гэхдээ тэрийг энийг хаяа анзаардаггүй тийм. Тэгээ дээр нь жоохон байхдаа яг юм хүүхэд чиг юм хөвгчлөлтэй байж юм гой гэр бүлдтэй хүүхэд насны дурсамжийн тийм гой байгаагүй учраас одоо ингээд насанд хүрсэн ч гэсэн эргээд ингээд хүүхэд чиг зантай хിവэрэ байх гэдэг ийм зан төлөв байна. Дээр нь жаахан шүүмжлэгч байх гэдэг энэ төрлийн хүмүүс. За нэг ийм хоёр зан төлөвтэй хүмүүс байх шиг байна. Эсвэл энэ хүнд байгаа хоёр зан төлөвтэй. За тэгэхээр таны хувьд бол энэ хүнийг эсвэл энэ хоёр хүнийг те энэ харилцаан дээр одоо таны харилцааны нөхцөл байдал дээр та нөгөө хүнийхээ талаар харилцааныхаа тал дээр шууд ихлээр сэтгэл хөдлөлөөр хандаад тэр хүнийг хамгийн сайхнаар хараад ингэхээсээ илүүтэйгээр тэр хүний талаар илүү их мэдэж илүү их таньсны дараагаар зүрх сэтгэлийг өгөх хэсгээ шийддэг байвал их зүгээр харагдаад байна. Дээр нь энэ хүнтэй ирээдүйд байвал тантай нийцэхэр хүн үгүй юу те хамтдаа ирээдүгөө төлөвлөөд ярил тэр хүний яг амьдралын хэм маяг нь яг ямар юм одоо жишээ нь хосын харилцаан дээр ямар хуу зүйлийг төлөвлөдөг, ямар гэр бүлийг хүсдэг гэдэг тал дээр маш олон ёстой нөгөө нэг ясын цайтлан шалгана гэдэг шиг бүх зүйлүүдийг нь сайхан таних мэдэж ингэж судалж байвал их зүгээр юм байна. Дээр нь та бол маш юм зүн совин өндөртэй хүн учраас хүнийг бол ерөнхийдөө яг тэгж бүр нэлээд сайн таньж хамаг мэдээлэл тэр хүний талаарх бүх зүйлүүдийг асууж лавлаж ингэхээсээ илүүтэйгээр зөнгөөрөө яг ямар хуу хүн сайн хүн юм уу муу хүн юм уу гэдгийг нь бол сайн мэддэг харагдаад байна. Тэгэхээр та бол танд бол учирдаг хүмүүс бол хөвчлэн их гоё хүмүүс байд юм байна. Таны экс үдч гэдэг юм уу тантай учирсан бүх хүмүүс маш юм тантай зохицож болох үз маш дайжгүй хувилбарууд байсан гэж харагдаад байна. Гэхдээ одоо бол та яг тийм хүмүүсээс сонголт хийхэд одоо ингээд тэр хүнтэй цаашдаа үргэлжлүүлэх үгүй юу гэдэг дээрээ бодохдоо бол тэр хүнийг илүү сайн таньж мэдээд уурлахаараа ямархуу үдин сэтгэл зүйн ямархуу травматай байдгийн бага насныхын дурсамж ямар байна хүүхэд байх үеийнх нь хүмүүжил ямархуу юм гэдэг тал дээр аль болох тэр хүний танаас нууж байгаа бодлуудын талаар ч юм уу те өөрийг нь илүү гоё ингэж нээлттэй байдлаар яриулах тал дээр тэр хүн өөрийгөө их илэрхийлдэггүй нууцлах төрлийн хүн байгаа бол та тэрийг илүү нээж илүү өөртөө юм дотн байдлаар ярилцаж бүх зүйлийг хэлмээр байгаа зүйлүүдийн болон өөрийнхөө талаарх зүйлүүдийг асууж ярилцчихвэл их зүгээр байна. Дээрээс нь энэ харилцаан дээр маш юм итгэдэг эмэгтэй ээж ч юм уу эгч ч юм уу тэг ямарваа нэгэн эсвэл бол таны сахиус ч гэдэг юм уу та үнэхээр зүүн совинтай хүн учраас зүүд зөнгөөрөө сахиусуудаасаа мэдээлэл авдаг байх магадaltaй байна. Тийм болохоор тэр сахиусаасаа зөвлөгөө чиглүүлэг авдаг ч юм уу эсвэл үнэхээр яг итгэдэг хүнээсээ бас зөвлөгөө авбал бас илүүдэхгүй харагдаж байна.
За тэгээд ерөнхийдөө бол order гол хөзөр дээр, гол зөвлөгөөний хөзөр дээр гарч ирсэн. Гэхдээ танд бол яг энэ зан чанарын асуудлууд дээр бол уг нь бол ингэж их зөвлөгөө гарч ирдэггүй. Гэхдээ бол иймэрхүү зөвлөгөөнүүд гарч ирсэн нь бол яг тэр хүний зан чанарууд дээр асуудлууд байгаа учраас тэр хүн уг нь та хоёрын хувьд зохицол нийцэл маш сайн. Харилцаа бол үнэхээр сайхан байж болохоор та хоёр хоёулаа хичээдэг, та хоёр хоёулаа бие биенийхээ амьдрал маш сайхан зүйлийг өгсөн. Эмэгтэй хүнийхээ чин тал дээр ч гэсэндээ маш гоё үнэлж чаддаг, тийм гоё харилцаа байгаад байна. Энэ харилцааны төлөө хоёулаа тэмцэж чадхаар. Гэхдээ энэ хүнд хичнээн та хоёрын харилцаа сайхан байгаад хичнээн та хоёулаа сайхан болохыг хүсээд гарч ирж байгаа асуудлууд байна. Энэ асуудлууд бол энэ хүний зан арын шингийн асуудал, харилцаан дээр яаж ханддаг хандлагын асуудлууд байна. Тэгэхээр энэ дээр гарч ирсэн зөвлөгөөнүүд бол яг харилцаан дээр гэхээсээ илүү энэ хүний зан арын шин дээр та хэрхэн ажиллаж болох вэ гэдэг зүйлүүд байна. Яагаад гэвэл та бол энэ харилцаан дээр арай илүү ухаалаг ч гэдэг юм уу, арай илүү нэг амьдралд юм үзсэн арай илүү олон зүйлүүдийг туулсан, тэндээсээ илүү олон сургамж авсан. Бусад хүмүүстэй яг ижилхэн зовлон туулсан байж болно. Гэхдээ та бол тэндээс ухаарах зүйл нь их байсан. Одоогийн түвшин ч юм бол энэ хүнээс арай илүү байгаа учраас энэ харилцаан дээр та тэр хүний илүү нээлттэй ярилцуулах тал дээр мөн хүмүүсээс зөвлөгөө аваад тэгээ дээрэс нь ирээдүйд хоёулангийнх нь амьдрал тохирох уу үгүй юу гэдгийг бас ингэж ярилцаж шийдэж за тэгээд тэрэн дээр зөрчилтэй зүйлүүд байвал бие биендээ илүү буулт хийх тал дээр ярилцдаг ч юм уу. Энэ хүний яг дотоод сэтгэлд нь байсан тэр шархыг нь та гаргаад ирэх юм бол одоо энэ та хоёрын харилцаан дээр гарч болцшгүй эсвэл гарсан асуудлууд дээр илүү тайван хандаж, илүү тэр асуудлыг ойлгож, илүү тэр асуудлыг шийдэх тал руугаа орох боломжтой харагдаад байна. Хамгийн гол нь бас та маш юм зүүн совин өндөртэй энэ карт бас энэ карттай маш юм ойролцоо энергитэй гарч ирээд байна. Таны өөрийн чинь celestial guidance гэдэг зүйл бол та баг өөрөө байх магадлал маш өндөр. Таны яг тэр харилцаан дээр ханддаг хандлага бол яг туршлагагүй гэхээсээ илүү шууд зүн совингороо яг сэтгэл зүрхээрээ ханддаг учраас та харилцаан дээр заавал амар олон хүнтэй уулзаж учирч үзээл эсвэл заавал нэг зовлон хагцал салалт үзээл маш олон юм эксүүдийн шарх аваад тэндээсээ ойлгохоос илүүтэйгээр та анханасаа угаасаа энэ харилцаан дээр яах ёстойгоо мэддэг хүн байна. Тэгэхээр та ерөнхийдөө celestial guidance гэдэг бол та өөрөө яг тэр өөрөөсөө зөвлөгөө авна гэсэн үг. Та бол өөрөө дотроо тийм сүнслэг өгөгдөл өндөртэй хүн учраас тэрнтэйгээ илүү холбогдох, илүү зүуд зөнгөө сонсох тиймэрхүү байдлаар өөрийнхөө яг тэр дотоод хүнээс зөвлөгөө авах, дотоод хүүхдтэйгээ уулзах, тэндээс зөвлөгөө авах энэ харилцаан дээр яамаар байна, яавал зүгээр байна гэдэг тал дээр та өөрөө ажиллаад өгвөл бол энэ хүний харилцаанд хандж байгаа энэ хандлага бол маш гоё тэгшрээд ирэх юм байна. Тэгэхээр бол энэ харилцаа бол гэхдээ яг энэ харилцаан дээр өгж байгаа зөвлөгөө гэхээсээ илүү энэ харилцаан дээр маш гоё юм ивэл болсон хөзөр гарч ирж лээ юм л та. Энэ хөзрийн утга бол ерөнхийдөө та хоёрын харилцаа бол маш гоё юм. Аюулгүй хамгийн гол нь яг жижиг сажиг асуудлууд хичнээн гарлаа ч гэсэндээ бүр нэг араар тавилт мавилт ч гэдэг юм уу. Бүр нэг юм том асуудал руу хизээч орохгүй та хоёрт бол маш юм аюулгүй сайхан байдлыг өгөх болно. Энэ харилцаа бол яг энэ харилцаанаар та хоёр яг учрах ёстой хүмүүс уулзраад яг одоо энэ харилцаа ямарваа нэгэн өөрчлөлтөнд орсон байж болно, ямар нэгэн асуудал гарч ирсэн байж болно. Ямар ч байсан энэ та хоёрт яг тохиолдох ёстой зүйл байсан. Та хоёр яг бүх зүйл яг байранда байгаа. Та хоёр бол яг л
байх ёстой байдлаараа яг өөрийнхоороо энэ харилцаан дээр яг зөв шийдвэрийг гаргаад бие биендээ яг л хэлэх ёстой үгийг хэлээд бие биендээ хандах ёстой хандлагыг хандаад бие биендээ зориулах ёстой зүйлээ зориулаад ингэж явж байгаа юм аа. Магадгүй та зарим зүйлүүд дээр хамсдаг бах тийм иймэрхүү зөвлөгөө гарч ирэхийг бодоход бол би яг өмнө нь энэ харилцаан дээр нэг жоох ингэж өгчихгүй яа. Би энэ хүнд ингэж хэлсэн жоохон буруутсан болооч гэдэг юм уу. Ямарваа нэг юм харамсах зүйлүүд танд байгаа бол яг үнэндээ энэ харилцаанд бүх зүйл болох ёстой үедээ болсон. Яг одоогийн түвшинд хүрэхэд бол тэр зүйлүүд тусуулж исэн. Энэ зүйл болох нь зөв байсан юм шүү. Тийм болохоор ямарваа нэгэн хараусах, өнгөрсөнд хараусах тийм зүйлүүдийг ерөнхийдөө танд тийм санаа зовнил шаардлагагүй. Яагаад гэвэл та өөрөө юм зүнтэй хүн учраас ялангуяа юм зүн сан өндөртэй, сүнслэг өгдөл өндөртэй хүн өнгөрсөнд харуулсалгүй нэг өнгөрсөнтэй холбоотой зүйлтэй уягдаад тэгээ өнгөрсөнд болсон сөрөг зүйлүүдтэй оюун бодол нь байнга холбоотой байгаад байнга бодолд нь тийм зүйл эргэлдээд ирэхлээрээ зүн совингоо хааж яадаг учраас магадгүй юм ивэл хүзэр гарч ирсэн бахвал гэж би бодож байна. Тэгээд энэ харилцааных нь ингээд уншлага энэ үрээд өндөрлөж байна. Нэмэлт уншлахаараа бол би 2 дугаар сард ирэх шинэ харилцаа байна уу? Байвал тэр шинэ харилцаанд ямар харилцаа вэ гэдэг талаар уншлага хий гэж бодож байна. Нэмэлт нь бол 23,200 төгрөг гэж байгаа. Тэгээд нэмэлт авмаар байвал миний Instagram юм уу Facebook хуудас руу чат бичээд ороод ирж болно. За тэгээд миний хаан банкны данс руу донешн илгээсэн хүмүүст маш их баярлалаа. Тэгээд илүү гоё контентийг илүү сайхан бичлэгүүдийг тэгээ илүү өөр төрлийн бүтээлч зүйлүүдийг үзхийг хүсчээвэл бас донешн илгээгээрэй. Тэгээд энэ хүртэл намайг дэмжээ subscribe хийдэг, лайк таардаг, миний бичлэгийг хүлээж үздэг. Тэгээд хүмүүстээ маш их баярлалаа. Та нартай маш их хайртай шүү. Тэгээд энэ харилцаанд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Бас амжилт хүсье.